200-аас 300 хүн ангал руу орж амь алдчихсан. Марс гаригаас илүү хүйтэн газар ихээр энэ аралд хүмүүс очихыг хатуу хориглосон. Зөвхөн зайлшгүй судалгаа хийх эрдэмтэд л орох боломжтой. Нэг цаг дотор хүн өхнө гэдэг байна. За одоо баг энгийн хүн ийшээ орох юм бол амьд үлдэх боломжгүй юм байна л да. Тэр газрын хөрс баг уус буслах хэмжээний халуун хөрс байсан гэсэн үг. Тэр тэнтгийн хүмүүс яаж амьдард юм бэ? Энэ бүр маш сонирхолтой, бүр ийм байх боломжтой мүү л юм. За hello guys, дараагийн хэсэг тавтаа морил. Энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр дэлхий дээр хизээж очиж болохгүй газар гэж байдаг юм байна. Тийшээ очих төдийлөх хүн бол амиа алдах хамгийн амар том аюултай. Тэвч учраас хизээж энэ газар бол хүмүүс л очидгүй. Мөн дээрсэн бүр ярихыг ч хүртэл хүсдэггүй юм байна. Тэгэхээр эдгээр газар руу яагаад хүмүүс очидгүй юм? Юугаар тийм аюултай байгаад гэдэм бэ гэдгийг яг одоо хамтаа мэдэж авцгаая. За тэгээ ойрын үед үнэхээр дархлаа унаад ботоо гараад үнэхээр их самбирж байгаа. Гэсэн хэдиж та хэдэн минь хүлээл, та хэдэн минь дэмжлэг байгаа учраас 7 хоног болгон алдалгүйгээр контентоо үргэлжлүүлсэ байгаа шүү. Та лайк дараагүй лайк дарж, subscribe дараагүй subscribe дарж сувгтай минь нэг дээрээ. Бүгдэнд нь маш их баярлалаа. Хамтаа бичлэндээ урцгаая. Let's go. Дэлхий дээр хизээж очиж болохгүй аимшигтай газрууд. 1. Автомашинаар аялал явдаг хүмүүс Volvo-ын Юнкаскийн замаар аль болох холгоор явдаг. Энэ аимшигтай зам нь яг ямар аюултай вэ гэхээр далайн түвшнөөс 15,260 фунт өндөрт байрладаг бөгөөд огцом хад хисаанууд эрмэг дагуу мушран эргэлддэг гинэ. Та нар одоо энэ зураг бичлэгэн дээр харж байгаа шиг ингэж ийм том хадан агуугаар өгөөд машинаар явт юм байна. За замынхан зарим хэсэг нь болохоор ердөө 10 фунт өргөн хамгаалтын ямар ч хаалт байхгүй 2000 фунт өндөр хисаанаас унах аюултай байд юм байна. Тоос шороо ихтэй, замын засвар үйлчлэгээ муутай, дээрэс нь халуун орны ойгоос ирэх чиглэх салхи, ширүүн бороо, хөрсний гулгалт үүсэх нь энэ замд энгийн үзэл байдаг юм байна. Ийм учраас энэ газар үхлийн зам гэж нэрлэдэг. За яг миний бодлоор 10 фунт өргөн гэхэр маш нарийнхан замаар ерөөдөө машинууд бол явдаг гэхээр бараг л зүрх магадлал байгаа юу. Тэгээд дээрэс нь ямар ч хамгаалтын хаалт байхгүй шүү дээ. Заримдаа зөрөгтэй жолооч нар энэ замаар үргэлжлүүлэн явсаар байдаг. Хэд хэдэн машин зэрэг өнгөрөх шаардлага гарахад нэг нь хадан хисааны ирмэгдээр динжигнэж өнгөрөхөөс өөр аргагүй болдог. 1990-ад онд жил бүр 200-аас 300 хүн гинэлтээ алдаж ангал руу унаж амиа алдаж байсан. 200-аас 300 хүн ангал руу орж амиа алдчихсан. Тэр ангал нь 2000 фунтын өндөртэй. 2006 онд Volvo-ын засгийн газар аюулгүй шин зам барьж ихэнх жолооч нар аюулгүй замыг сонгох болсон. Харин хуучин замаар явахыг хүсвэл энэ нь хууль бус болсон ч хяналт суул тул зарим зорхинууд туршиж үсгээр явдаг юм. Хүмүүс хоорондоо ярихдаа энэ зам руу хэрвээ явах юм бол ухрах зам гэж байхгүй, дээрээс нь буцах тухай бодож хэрэггүй гэж ярьдаг юм. Дэлхий дээр очиж болохгүй аимшигтай газрууд. 2. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар заримдаа хамгийн аюултай байдаг. Үүний тоо жишээ бол Мексикийн Никагийн болор агуй. Газрын гадаргаас 1000 фунтын гүнд байрлах энэ агуун сүүн цагаан селеник болруудаар дүүрсэн бөгөөд эдгээр аврах том болрууд нь хэдэн мянган жилийн турш галтуулын эрдэс бодис усны нөлөөгөөр бий болжээ. 12 м урт 55 тонн жинтэй эдгээр болрууд дээр хэд хэдэн насанд хүрсэн хүн амархан зогсож чадна. Гэтэ тийш очиж зургаад оруулах талаар ерөөсөө бодож хэрэггүй байдаг юм байна. Энэ агуун газар дор магматай ойрхон байрладаг тул доорх температур 45 градус хүрэх бөгөөд чигшил нь 99 градус байдаг. Ингэснээр агаарт байх чиг хөлсийг ууршуулж чадахгүй хүний бие хүрэх боломжгүй болдог. Энэ хэд халах, эргэтэн ажиллагаа доголдох, үхэлд хүрэх хэрэгсэлтэй. Өнөөдөр энэ агууд судлаачид хөрвүүлэлтийн тусгай хувцас өөрийн гэсэн агаарын хангамжтай тоногтолтойгоор ордог. Гэтэ тэд ч гэсэн дээд талд нэг цаг төсвөрлөх боломжтой. За одоо баг энгийн хүн ийшээ орох юм бол амьд үлдэх боломжгүй юм байна л да. Хамгаалтын хувцастай нэг цаг л тисдэг гэхээр. Дөнгөж сарын хэлсэн шиг одоо эдгээр болрууд магматай ойрхон учраас амар аюултай гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр магма гэдэг нь яг юу вэ гэхээр хайлмын чулуулаг, эрдэс бодис хий зэрэг 3-аас ерөөхдөө бүрдсэн зүйлийг хэлдэг юм байна. Тэгээд энэ нь болохоор ерөөхдөө дээшээ гараад ирэхээр одоо бидний хэлхээр галтуулын лав гэж ерөөхдөө нэрлэдэг тий. Одоо газрын гүнд байхдаа магма гэж нэрлэдэг юм байна. Тийм учраас энэ газар руу ерөөхдөө хинч очих боломжгүй байна. Тийм болохоор одоо Google-ийн одоо имиж юм уу тий тэндээс л ерөөхдөө хайж энэ газар ямар байдгийг ерөөхдөө харах боломжтой байна. Дэлхий дээр хизээж очиж болохгүй аимшигтай газрууд. 3. Барзилийн эрг орчмын энэ газар руу очно гэдэг үнэхээр гал зүйл тооцогддог гинэ. Албан ёсны нэр нь Лаха да Квамада Грандег боловч хөнхөн хүмүүс ярихдаа могон арал гэж нэрлэдэг. Энтхийн модны сүүдэр доор 4000 орчим бортой могоо орооцолдож байдаг бөгөөд хайр наргүй хацгаар отож суудаг. Тэд бол Латин Америкийн хамгийн аюултай могооны алтан толгойд ланси гэмэх ховорхон хортой могоо байдаг. Эдгээр могоо хорн гематоксин агуулдаг бөгөөд хүний махыг шууд хайлуулж улаан эсийг устгаж нэг цагийн дотор үхэлд хүрэх чадaltaй. Гэтэ эдгээр могоонууд нь энд яаж ирсэн бэ? Эрт үед могоо арал их газартай холбогдсон байсан. Гэвч далайн төвшин өсгөд арал их газраас тусгаарлагдаж энд үлдсэн могоонууд анчингүй орчинд далайн шуудаар хооллон аимшигтай олон тоогоор үрдсэн гэнэ. Гэтэ 4000 могоо тэнд амьтдыг идэж
хотон хүлээдэг гэхээр та тийш очих зүглэх үү? Өнөөдөр энэ арал дээр 1 квадрат метрт 1-5 могоо байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хаашаа алхсан хамгийн ойрхон хэдхэн алхмын зайд 1 могоо байх магадaltaй гэсэн. Аюул хэтэрхий өндөр тул барьцаалын тэнгисийн зэрэг энэ аралд хүмүүс очихыг хатуу хоригдсан. Зөвхөн зайлшгүй судалгаа хийх эрдэмтэд л орох боломжтой. Надад бол энд бол гомдлоод байх шалтгаан бол алга. Харин ч хүмүүсээ ингэж оруулахгүй байгаа нь айгүй зүг болсон байна. Тэгээ бодоод үзтээ хитгэн алхаал дахин 1 могоо. Хитгэн алхаал дахиад 1 могоо. Яа. Тэр могоонод чинь 1 хатахад 1 цагийн дотор хүн өхнө гэдэг байгаа шүү. Гэтэ дэлхий дээр энэ мэтлэн маш их аюултай газрууд их байгаа. Тэгээд эдгээр газрууд очиж үзэж боломжгүй учраас та YouTube сувгаар минь дамжуулаад үзэх нь хамгийн аюулгүй сонголт шүү. Тэгээд учраас та лайк дараад subscribe хараа бити мартаарай. Дэлхий дээр хязгаарч шулахгүй аимшигтай газрууд. Эсвэл үзтээ газарт ингээ өндөр ширхэд хангалттай халуун байдаг газар. Энэ бол Калифорни дахь үхлийн хүндээ. Дэлхийн хамгийн шаржигнуур халуун цөл. Энд агаарын температур 56 градус хүрч байсан нь дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн өндөр халуун. Яагаад ийм халуун юм бэ? Газрын гүнзгий тогоонод улаасан халуун агаарыг шоронд хордог. Хоёр дахь нь болохоор орчны уулс, борооны үйл үүсхийг хаадаг бол энд үргэлж гангачиг болдог. Иймээс энд ирсэн хүн нарны хортлох хэд халалтаас болж амь насаа алдах эрсдэлтэй. Жил бүр 1-3 хүн халууны шалтгаанаас нас барсан байдаг. Гэтэ энэ бүхнээс гадна үхлийн хүндийн зөвхөн халуун агаар биш бас аюултай амьтдаарч бас дүүрэн байдаг. Энд хорт бүрвэл сэгсгэр аалзнууд, хар бэлэвсэн аалз, нүхт могоонууд, бүр уулын арслангууд байдаг. 2007 онд нэг жуулчин энд хөл үцгэн алхсны дараа 3 дугаар зэргийн төлөвлөлттэй эмнэлэгт хүрэгдсэн. Учир нь газрын температур 94 градус хүрдэм байна. Та нар бодоод үзлээ 94 градус дээр ингээд алхах чинь оддоо халлаа гэхэд бүр арай л амар халж нүггүй юу. Тэгэд хамгийн амар ус 100 градус буцалдаг штэ. Тэр газрын хөрс баг уус буслах хэмжээний халуун хөрс байсан гэсэн үг. Тэр жуулчин бол төлөвлөх нь бол аргагүй юм байна. Дэлхий дээр очихгүй хамгийн аимшигтай газрууд 5. Сая бид нар халуун газрыг мэдсэн бол одоо дэлхий дээр очиж болохгүй хамгийн хүйтэн газар. Зүүн Сибирт орших Омякон тосгон. Дэлхийн хамгийн хүйтэн хүн байнга амьдардаг газар. Энд өвлийн дунджаар хасах 50 градус байдаг бөгөөд хамгийн хүйтэн үедээ 67 градус хүрч байсан байна. Сонирхолтой нь Марсын дундаж температур хасах 60 градус байдаг тул тэгэхээр нэг асуудал байна. Марс гаригаас илүү хүйтэн газар ихээр нэг асуудал төрж байна л да. Тэр тэнтийн хүмүүс яаж амьдард юм бэ? Гөлдсөн хөрсөнд газар ухах боломжгүй тул ихэнх айлууд гаднаа бийцдэг. Хөрс хэд хүйтэн учрах тариа тарих боломжгүй. Хүнсний гол их усүр нь хөлдөө мах загас. Гадуур явахдаа маш болгоомжтой байхгүй бол жижиг алдаа хүртэл амь насанд аюултай. Жишээлх юм бол энэ газар хасах 67 градус хүрдэг учраас одоо дугуй хаарах эсвэл түлхүүрээ гийх юм бол баг үхлийн аюул учрах аюултай байна. Дээрээс нь хүн нас барах юм бол оршуулах газар ухахын тулд хэд хоног гал тулж газрыг гисгэх болдог юм байна. Мөн дээрээс энэ газарт маш сонирхолтой нэг зүйл байдаг. Энд амьдрахын тулд зузаан өслөг хөрөм өмсөх ёстой. Гэхдээ хөрмийн үнэ нь $1500 гаруй бөгөөд Америкийн иргэдийн дундад цалин сар $600 тул өслөг хувцас авахын тулд ипотекийн зээл авах нь түгээмэл байт юм байна. Тад бодоод үзлээ тэнд байр авах, машин авах, ипотекийн зээлд орохоос илүүтэйгээр хөрөм авч ипотекийн зээлд ордог хэвчээ. Энэ бүр маш сонирхолтой бүр ийм байх боломжтой мөрлөх юмэр. Гэтэ энэ газар зузаан хувцастай байсан ч амьсгалын уурсаж, сормоос уруул дээр хүмүүс болон хөлдөж хүмүүсийг одоо хатгаж өвтдөг гинэ. Энтхийн хүйтний мэдрэгэл гэрийн чинь хүргөгч жихэн дулаан амралтын газар биш санагдах нь илбэг байдаг гинэ. За тэгээд энэ түр бичлэг мөн өндөрлөж байна. Гэтэ аимшигтай газар бол үүгээр бол дуусаагүй. Тэгээд маш олон тийм аимшигтай газруудаас байдгийн байлээ. Жишээлбэл одоо бид нар сайн мэддэг Хүмүүдийн гурвалжин байна. Энийн нууц бол үнэхээр бас аимшигтай нууц байгаа. Тэгээд та хэд хэрвээ part 2-ыг үзэх хүссэн бол коммент дээр та бичээрэй. Part 2-ыг хийх юм бол үнэхээр галзуу контентуудыг хийх болно. Тэгээд лайк дарахаа битэн мартаарай. Дараа жимслэгээр уулзцгаая. Бүгд нь хайртай шүү.